Монголчуудын энэхүү хөлөг тоглоомноос бид тоон гэдэг нэртэй энэ тоглоомыг сонгож авч өнөөдөр нэвтрүүлгийнхаа оролцогчдыг 2-2-оор нь баг болгосон байгаа. Тэгээд энэ тоглоомны тухай дүрмийг нь таас танилцуулж өгөөч гэж Монгол тоглоом наадгыг таниулагч Бигцэрэн танд микрофоныг шилжүүлье. Таанд дөрвөн хэлсний дагуу хоёр нүүх боломж байгаа. Нэг нь бол өөрийн хүүг зураасны дагуу нэг буудаар урагш ахиулах замаар нүүх. За энэ нь бол хажуу тийшээ нүүж болно. Зураасны дагуу таашаач нүүж болно. Нөгөөх нүүдлийн хувилбар нь өөрийнхөө хүүг давах болон бусдын хүүг мөн ингэ давж бас нүүж болдог шүү. Тэгээд дасралтгүйгээр давсан ч бас болдог. За ийм нүүдлийн хэлбэр байгаа. За ингээд бүх багуудаа амжилт хүсье. Түр байж байгаараа манай энэ хоёр тоглогчид нэлээд яг сүүлийн шатанд ирсэн байна. За та мань сүүлийн нүүдлээ нүүн. Та бол нөө ээлжийн дагуу одоо энэ хүн сая хамгийн сүүлийн үйлдэл хийсэн. Одоо та яг ээлжийн дагуу нэг нүүдлээ хийн. За үүнээс хойш та байранд очиход хэдэн нүүдэл хурж байгаагаа тоолчих. Одоо та нэг нүгээд л очино. За нэг нүгээд байранд очиж байгаа. За энэ нүуний хувьд нэг нүүдлээ л хоцорлоо гэж бид нэр ярьдаг байгаа шүү. Энэ талдаа бол төрүүлсэн, төрүүл байраа эзэлсэн. Гэхдээ бид нэр ухаандаа хожигдно гэж ярьдаг. Хэдэн нүүдлээр хэдэн нүүдлийн дараа та байраа эзэлсэн мөгдөө тоог нь хэлдэг шүү. 80-аа ингээд та бүхэн хэд тоглосны дараа бол арга барилаа улам сайжруулж чадна. Бид нар Тийм байгаа. хинч хожигддгүй тоглоом байгаа юм шүү. Энэ тоглоом бол ийм онцлогтой тоглоом. Энэ айгүй гоё юм байна. Тийм ээ. Дуу гараад Одоо надад ерөөсөө хоёр үлдлээ гэсэн. Юу хөөрөө хожигдсан байж шүү дээ. Яхаа хожигдсан биш би нэг үлдлээ л хоцорсон. Хэдэн нүдлэр хоцорж байгаа вэ гэж яг гол юм байна. Анхаараараа энэ бол яг хамгийн сүүлийн шат. Энэ тоглоомыг хэн эхлүүллээ санаж байна уу? Би ихлүүлсэн. Та эхлүүлсэн. За одоо хамгийн сүүл та сайн нүүсэн тийм ээ. За одоо дараагийн нүдлээ хийхэд та байрандаа орж байгаа. Би ийшээ орсон байна. Энэ хүмүүс байрандаа орсон. Гэхдээ энэ тоглоомд явахандаа байрлалыг заавал дараагийн хүндээ нүүх нүүдлийн заавал байрлал өгнө гэсэн. За дараагийн хүн байранд ор. Ингээ хоно нэг нүүдлээр боцорч байгаа гэсэн. Ямар ч одоо ур ухаан авиас чадвар гаргасан яг дараалал байраа эзэлж чаддаг буюу хүний эвийг шаардсан ийм тоглоом байна. Аливаа хүнийг эвлүүлээ гэвэл тоон тоглоомыг тоглоулдгаа гэж ойлгож байна. Тэгэхээр өнөөдөр нэвтрүүлгийн оролцогчид маань сая одоо арга бэлэг суу бэлэг баг маань ихтэй эмэгтэйгээрээ анх удаага энэ тоон гэдэг нэртэй хөлөг тоглоомыг тийм учраас л нэг нүүдлээр хоцорч байгаа. Ялах эсвэл ялагдахтай гол нь бишээ. Та өөрөөрөө ялах энэ тоглоомын талаарх илүү их дэлгэрэнгүй мэдээлэл авах залуустай Монголын уламжлалт тоглоом наадад таниулан сурчлагад бидний нэвтрүүлгийн зорилго бас оршиж байгаа юм шүү. Энэ тоглоомнуудыг ер нь дүүнэртээ гоё тоглож сурвал бол гоё юм байна. Амар толгой ажиллуулт юм байна. Яаж төрүүлж байралтаа орох вэ? Монголчууд одоо 100 гаруй хөлөг тоглоомоор тоглодгийн тэр дундаас бид нэр сонгож авсан нэг 9 тоглоом байдгийг. Үүний та бүхэн манай 2-ын давааг буюу энэ 9 даваа богцод байдаг 2-ын давааг ингэж өнөөдөр тоглож сурж анх удаага тоглож ингэж сайхан эвдээ найртайгаар өрсөлдөө шүү. Оюунлаг наадын нэвтрүүлгийн 2 дахь үе монголчуудын хөлөг тоглоомын нэгэн төрөл болох тоон гэдэг нэртэй тоглоомоор үргэлжлэн үзэгч сонсогч та бүхэнд хүрч байна. Тэгэхээр дөнгөж сая багууд маань 2-2-ороо тоон гэдэг нэртэй энэхүү тоглоомыг тоглож дууслаа. За энэ тоглоомын дүрмийг бас та бүхэнд танилцуулсан одоо суу бэлэг багийн хувьд төрүүлж нэг нүүдэл илүү хийснээр энэ үеийн ялагч болсон байна. Баяр хүргэе. Нэвтрүүлгийн 3 дугаар үе эхлэхэд бэлэн болж байна. За бид 12 бэрх шагаан наадгыг энэ удаагийн үедээ оруулсан. За 12 бэрх шагаан наадгыг хэрхэн яаж тоглох вэ гэдэг дүрмийг нас та бүхэндээ танилцуулж өгье. За бид яг одоо 12 шиг шагааг бэлдэж тавьсан байна. За энэ 12 шагаагаар тоглоно гэсэн үг. За морь буух юм бол одоо хүн болгон нар зүв тойруулаад шагаа орхино. За хэрвээ морь буух юм бол тухайн одоо морио авна. За тиймээ буух юм бол буцаагаад одоо хідэн тиймээ буусан тэр тоогоор нь шагаа тавина гэсэн. За ийм ичлээ ингээд нар зүв тойроод хамгийн шагааг өөртөө одоо хоригдлуулж бий болгож чадсан хүн ялагч болно. За ингээд хамтдаа 3 дахь үеэ эхлүүлцгээе.